Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ардын дуу бүжгийн хан эдийн чуулгын жил болгон зохион байгуулагддаг Орчин албаны улсын аялын тоглолтын тэмдэглэлээ хүрэхэд бэлэн болсон. За ингээд Хинтээ аймагтай хойд бүсээрээ хилдэг учраас бид нар бэрх нориглон гих сумдуудаг дайрч за хоошоо бол хил гардаг. Замд бол маш их шуургатай. За цасан шуурга ихтэй байсан учраас бид хэд нэлийн шүндэж очсон. Оцсон даруйдаа хилийн ойрхон бол байрлаж хонсон байгаа. Өглөө эртлэн босоод хил гарсан. За энэ бол уйлхны боомтор нэлээд хүмүүс баг гардаг учраас оошо дараалал бол гайгүй байсан. Цаг агаарчсан гайгүй дулаараад эхэлсэн. За тэгээд ер нь хилийн дагуу актер зураг бичлэг авч болдгоо та бүхэн маань мэдж байгаа учраас зөвшөөрөгдсөн цэгүүдэд бид хэд хальт хальт дүрснүүдийг бол оруулж өгсөн. Үзэгч та бүхэн сонирхолтой байх гэсэн үүднээс оруулсан байгаа. За ингээ явсаар ингээд эхний аймаг эхний тоглолтынхаа газар бол хүлцэн ирсэн байна. Харагдчихээн та бүхний харж байгаачлан. За дараагийн газар байна. Амарсан театрын маань бол хүлээж авсан бид бүгд тоссон байгаа. Үндснийхаа сайхан дээл хувцсыг өмсөд ардын сайхан дуугаа дуулаад бид бүгдийг тосож авсан. За Амарсан театр нь бол одоогоос 20 хэдэн жилийн өмнө Ардын дуу бүжгийн хан эдийн чуулгын Ахмад уран бүтээлч багш нар очиж өөрсдийнхөө гараар уран бүтээлсийг шалган сонгон шалгаруулж энэ чуулгыг үүсгэн байгуулсан түүхтэй юм байлээ. Тэгэхээр хан эдийн чуулгын дүү чуулга гэж явдаг шүү. Бэлтгэлийн үе харагдчихээн. Өдөр болгон л өөр газар тоглолттой, өдөр болгон бэлтгэл сургалт ихтэй байсан учраас өглөөнөөс орой хүртэл ер нь шахуу маршрутаар бол ажилласан. За яагаад тэгэхээр нэлээд ингэ оцсон газрын маань тайз болгон том жижиг их мэтчлээ өөр байдаг учраас бүжигчид орон зайгаа агах, состава бүрдүүлэх, за хөгжимчид хөгжим техник аппаратураа сайн дуургах гэх мэтчлэн ажиллагаа бол нэлээд гардаг уран бүтээлч биднэрт. Энэ үед бас гоё зүйл тохиолдсон юу вэ гэхээр манай хан эдийн чуулгын гасалтуучин Монголцын цэлдэрний ажилтан оюутгч маань төрсөн өдөр болсон. Бид нар бүгдээрээ баяр хүргэж халуун дулааныг өдрийг гайхалтай сайхан өнгөрүүлсэн. Дараагийн бэлтгэлийн бас хэсэг харагдаж байна. Тэгэхээр ингээд нэг уран бүтээл гарахын тулд маш олон хүний нөөр хүч хөдөлмөр шаарддаг. За энэ хүмүүс манд бэлтгэлд болон тайз руу гарахын өмнө заалны бэлтгэл, за тайзны сургууль, програм, нийллэг энэний ар дээр та бүхэнд ийм сайхан уран бүтээлүүд бол толилогдож хурж таны сонорт бол очдог гэдгийг та бүхэн бол эндээс бэлхэн харж байгаа хаа. Үзэгч олон маань бол нэлээд халуун талаар гоё хүлээж авсан. Тийм хайхан аны концерт харж их баярлав гэж. Одоо ирж манай энэ надад харуулж байгтээ их баярлаа. Тийм концерт нь амаргүй гоё байва. Орой бүж амборхоод дахин ирээрэг тийм манай нютаг. Ямар гоё нууд гэшва. Ямар гоёор дуулна, ямар гоёор хатарна их баярлана. Хараад их баярлал байна. Ямар гоё концерт гэдэг энэ орой харагдаагүй зөвлөөгөө концерт л да. Энэ артист нартай энэ зугаалын ард зунаас өгөө их баярыг хүргэх байх. За оцсон газар болгон халуун дулаан сэтгэлээ одоо манай хамт олонд олоод энэ бичлэгэн дээр харагдаж байгаа шиг одоо манай пэйж хуудсыг дагдаг энэ бичлэгийг үзэж байгаа хүн болгон зориулсан гоё юм сэтгэлдлүүдийг бол хүргэсэн. Дээрээс нь тоглолтын одоо завсар болоод номер хоорондын холбоос дунд бол халуун дулаан алга ташаалтыг бол гайхалтай сайхан бол өгч чадсан. Уран бүтээл бидний хувьд уран зоригийг бол түгээж ийсэн нь бол гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Автобустай аялал харагдаж байна. Нэг газраас нөгөө газар руу явахын тулд за ойролцоогоор цаг орчим явна. Хэдий ингээд олон цагийн бэлтгэл сургууль тоглолттой ч гэсэн манай уран бүтээлчид үнэхээр дөргөө галзуу тийм сэтгэл өндөр юм одоо эмоц өндөртэй хүмүүс их юм уу байдаг учраас автобусанд бол уйдах гэдэг зүйл бол байдаггүй. Дандаа л нэг нэгээ хөгжөөж уран зоригийг бол дүүрэн авч чаддаг нь бол давуу талтай. Манай чуулганы хувьд бол уран бүтээлийн бодлогоороо бол нэлээд өргөжин тэлж байгаа. Энэ нь бол ингээ харагдж байгаачлан уран бүтээлчдийн маань өмсөж байгаа хувцас зүйтгэл, эдлэл хэрэглэл болоод уран бүтээлийн чанар чансаа бол нэлээд өндөр Монгол улстай бол дээгүүр бол тавигдж байгаагийн илэрлэл нь энэ одоо Орчин албаны аялын тоглолтын хүрээнд үдсэн зэрэгтлийн халуун алга туршилтаас бол та бүхэн мэдэрч байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За ингээ үзэгчдийг харж байгаа хта ийм гоё босоод бүгд баяр хүргээл халуун алга ташаалт ойрын 20 жил 10 жилийн гоё тоглолт үзсэнгүй. Үнэхээр супер юм аа. Хан эдийн чуулга гоё юм аа гэж хэлсэ. Манай наадам гэж тоглолтоо манай ард агамаймын эсгийн зонот хөшөөж дээрвэхэн бурхудууд өмнө хөшөөж ярьж гоё харахад их гоё байгаа. Концерт харапти. Их л хүлээжл их л баял дээ гоё. Бүхэл танц нин дуу нин бол та гоё байгаа. Их л урмтай гоё л хөхөтэй гэртээ очбогд. Монгол буряд Монгол сэвэрхэл гоё дуу хатар харж байхада зүрхэн хөдөлнө сэтгэл уярна өөрөнгөө соёлоо яасан шала алдангуй
дээшин үргэж явахан ансамбле бүхий ажил танд их баярыг хүргэнэ бдэ. Ардын дуу уужгийн хан гинтэж болгын уран бүтээлчид бид бүхэн цаашдаа маш олон шинэлэг уран бүтээлүүдийг олноор төрүүлж үзэгч олон та бүхнийхээ сонирыг мэлана гэдэгтээ бол үнэхээр итгэлтэй байдгаа та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн аялын тоглолтоор уулзцгаая.